Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бүвээн дуугаар хүүхдээ өсгөе. Эхийн сүгээр хүүхдээ хооллоё гэсэн уриалгыг дэвшүүлээд байна. Эхийн сүгээр хооллоогүй хүүхэд халдвар төвчин болон хоол тэжээлийн дутагдалд орох, оюун ухааны чадвах сулрах, халдварт бус өвчнөд өртөх зэрэг эрсдэл өндөртөө байдаг учраас хүүхдээ сүүгээрээ хооллоё гэж мэргэжлийн эмчнэр уриалж байна. За хоолтын бол давуу тал хүүхэд бол ямар нэгэн эхийн сүгээрээ амсарч өссөн хүүхэд бол эхийн инэрл хайр те эхийн сүгээрээ хүүхдэд бол инэрл хайр үүсэж хүүхэд бол насан туршдаа бол те ажиллах чадвар бол маш сайтай ой ухаан бол нэлээд тогтоолттой. Тэгээ хөгжилт бол нэлээд их эерэг нөлөөтэй том болоод бол хүүхэд бол эхийн сүгээрээ өсөж хөгжөөгүй хүүхдүүд бас манайхан ярьдаг шүү дээ. Бас янз бүрийн гэмт хэрэгтэй. Тэгээ буруу хүмүүс дурддагдах тийм бол бас судалгаагаар бас тогтоогдсон байдаг. Ерөнхийдөө. Тийм учраас яллахаар бол хүүхдээ эхийн сүгээрээ хооллох хэрэгтэй. Хор урагшиг давгар нь бол муу халдвараас сэргүүцэх тэ янз бүрийн халдвар төвчин төртөмтгий тэгээ хоол тэжээлийн дотлоодод төртөмтгий болох муу талтай. Мөн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дуучин номин эрдэнэтэй хамтран хүүхдийг бүвээн дуугаар өсгөх эхийн сүгээр хооллож хэвших олон нийтэд уриалах үүднээс хүүхдийн баярт зориулан бүвээн дуу болон нэвтрүүлэг бэлдсэн байна. За бүвээн дуу дуулснаар ээж хүн өөрийнхөө одоо тэр хүүхдтэй хайраа илэрхийлэх хамгийн анхны илэрхийлэл гэж хардаг. Тэгэхээр тэр бүвээн дууг аялан гэдэг чинь одоо хүүхд рүүгээ илүү их анхаарлаа төвлөрүүлж өөрийнхөө хүүхдийг хайрлах мэдрэмжийн төрн мөн хүүхэд бас илүү юм нөгөө хөгжмийн одоо боловсрал хөгжмийн ертөнцөөр өөрийгөө илүү одоо тэр ээжийнхээ хэлж байгаа өгүүлэмж тэр одоо сайхан зүйлүүдийг мэдрэх юм хоорондын одоо харилцан уялдаатай юм одоо мэдрэмж. Манай улсын хэмжээнд хүүхдийг эхийн сүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа учраас мэргэжлийнхэн болон уран бүтээлчид хамтран ийхүү хүүхдээ бүвээн дуугаар өсгөж эхийн сүгээр заавал хооллож заншихыг уриалж байна. Light News мэдээллээ.